ирэх боломжтой доллароо бид нар алдаж байна. Валютаа алдаж байна. Тэгвэл бид нар хөлөмжийн зах зээлтэй холбох энэ харилцааг ойн тухайн хуулийн дээр бид нар аль биесээр оруулж өгч байгаа. Хоёрдугаарт ой маань хит хамгаалал барьснаас улбаатаагаар өөрөө сүйдэж байгаа. Тухайлхан бол бид нар эдийн засгчлах харилцааг заашгүй хийх шаардлагатай байна. Унаанга, ой хөнөөлт шавж, ой хоёрын төмөрт өртсөн босоо мод гэд ингээд тооцоод үзэхэд Монгол улс өөрөө 32 жилийн хугацаанд ашиглах бүрэн дүр нөөцтэй байна. Нийгэм тодорхой хэмжээний буруу мэдээллүүдийг түгээж байгаа асуудлууд байна. Өөрөөр хэлбэл тэр бум мод үндэсний хөдөлгөөнд явж байгаа ойжуулах энэ ажлыг тусгай зөвшөөрлөг энгийн зөвшөөрөл болгосноороо иргэд дураараа орж мод хятаддаг энэ тогтолцоо руу ойн хуулийг хуулийг одоо шилжүүлж байна гэдэг ийм одоо хардлага сэрдэлгийг бол бас явуулж байгаа. Тэгээд тэн дээр би аль биесны мэдээллийг өгье гэж бодсон. Ялангуяа тусгай зөвшөөрлөлтөө буюу зөвшөөрлийн тухай хуультай холбоотой харилцааг бид нар огт хөндөөгөө байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2023 оны 1 сарын 1-ээс хойш хүчин төгөлдөр байгаа энэ зөвшөөрлийн тухай хуулийн 8-ын 1-р зүйл буюу тусгай зөвшөөрлийн жагсаалтын 1.11 дээр ой мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл авах, ой асуудал хариуцсан дөрвөн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг олгох, 1.29 буюу ойн дагалт баялагын нөөцийг үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах буюу тухайн ой анги эсвэл тухайн ой нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч зөвшөөрлийг олгохоор 1.30 буюу ойгоос мод бэлтгэх эрх тусгай зөвшөөрөл олгох субъект нь ой анги эсвэл сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан гэсэн энэ харилцаа өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ харилцааг бол бид нар ойн тухай хуулийн шинжилгээний хариуцлагаар бол хэвээр хадгалж байгаа гэдэг би нэгдүгээр хэлэх гэж байгаа. Хоёрдугаарт ойроо одоо иргэд дураараа оруулж хэмжээ хязгааргүйгээр мод ашиглах энэ боломжийг шууд энэ хуулиар нээж өгч гинэ гэдэг ийм мэдээллүүдийг албан бусаар тарааж байна. Хуулийн 31-р зүйл дээр ойн баялагын нөөцийг ашиглах дээд хэмжээг тогтоох заалтыг бид нар аль биесээр хуульчилж өгсөн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн сум дундын ой ангиас дээд хэмжээ тогтоох саналаа ой агентлаг төргүүлж ой агентлаг түүнийг баталгаажуулсны үндсэн дээр эцсийн баталгаажуултыг болвол засгийн газрын гишүүн буюу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцсан засгийн газрын гишүүнээс бол шууд баталгаажуулт хийхээр бол аль биесээр тусгасан ийм хэлбэр байдаг. Энэ хэлбэрийг бол бид нар дангаараа хадгалсан гэдгийг би давханд хэлье. Бид нар өнөөдөр ойд ороход хожуул маш их байдаг, унаанг маш их байдаг. Тэгвэл энийг бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой. 32 жилийн нөөц байгаа энэ хаягдал энэ модыг бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулснаар ойн салбар маань 1 жилийн хугацаанд дунджаар 1.80 төгрөгийн орлоготой болох ийм бүтэн том салбарыг бид нар бий болох боломжийг бүрдүүлж байгаа маа. Нөгөө талдаа ой мэргэжлийн байгууллагыг баахгүй болгож гин гэдэг энэ асуудлыг хөндөж байгаа. Ой мэргэжлийн байгууллага зарим мэргэжлийн байгууллагууд ямар байдлаар ажиллаж байгаа вэ гэхээр тухайн компанийнхаа нэр дээр мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл аваад тэр зөвшөөрөл дээр тодорхой ойн санг одоо цэвэрлэх гэдэг юм уу тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл компанийнхаа зөвшөөрлөлтөд компанийнхаа гэрчлэгээтэй буюу компанитайгаа цуг тухайн тусгай зөвшөөрлийг зарж байгаа. Энэ өөрөө 1 тэрбум, 2 тэрбум, 3 тэрбумаар үнэлэгдэж байгаа харилцаа хүртэл байгаа. Хэдэн зуун сая төгрөг хүрч байгаа. Гэтэл дараагийн худалдаа авсан этгээд нь тухайн ойн сантай холбоотой асуудал дээр харилцаан дээр аймаг болон одоо сумын удирдлагуудын тавьсан шаардлагад одоо хүндрэл учруулдаг. Өөрөөр хэлбэл би энэ компаниг худалдаж авсан учраас надад хамааралгүй гэдэг байдлаар ханддаг. Эндээс тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд болон байгаль өөрөө хохирч үлдэх ийм асуудлууд бүрэн дүр үүсээд байт юм. Тэгэхээр энэ харилцааг бол бид нар дуусгар болгож өгч байгаа. Мэргэжлийн байгууллага гэдэг үг хэллэг байхгүй, мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг хэлбэр дээр нь бид нар хуульчилж өгч байгаа. Ингэснээр бол бүх хуулийн этгээдүүдэд бол нэгдүгээр нээлттэй. Гэхдээ тухайн мэргэжлийн үйл ажиллагааг явуулахын тулд тодорхой тавьсан шаардлагууд байдаг. Энэ шаардлагын үндсэн дээр бол тодорхой үйл ажиллагаа явуулах эрх нь бол тусгай зөвшөөрлийн гэрчлэгч хэлбэр дээрээ буюу зөвшөөрлийн тухай хуулийн өнөөгийн харилцаагаар бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэлбэр дээрээ явж байгаа гэдгийг би бас хэлэх гэж байгаа. Иргэдийн хувьд бол ахуй хэрэглээг авах ёстой. Тухайн модны захад амьдарч байгаа малчин өрх яагаад өнөөдөр ахуй хэрэглээндээ буюу төлөө түвшин авч чадахгүй байна. Малын хашаа хорооныхоо шургааг авч чадахгүй байна. Яагаад ойн дагалт баялаг буюу нөгөө самар гүзээлцгнээс авахулаад жимсгнээс авахулаад авч чадахгүй байна гэдэг харилцааг бид нар аль биесээр хуульчилж өгч байгаа. Тухайлх юм бол бид нар гойчинг иргэн сум орж авдаг байсан бол цахим мэдээллийн системтэй холбосноор онлайнаар буюу цахимаар аваад тухайн газар орон нутгаас шууд авах бүр эрхийг нээж өгч байгаа.
Гэхдээ энэ дээр сумын ой менежментийн төлөвлөгөө, аймгийн ой менежментийн төлөвлөгөө, улсын ой менежментийн төлөвлөгөөтэй байхаар энэ нь өөрөө нэг талдаа бидний хувьд бол жижиг тэзүү бий болох зорилготой. Энд хүлэмжийн энэ зах зээл орж ирэх бүрэн боломжинд бүрдэн. Нөгөө талдаа менежментийн төлөвлөгөөгөр нэг хэсэг нь залуу ой, нэг хэсэг нь хөшөрсөн ой, нэг хэсэгт нь бол ой хөнөөлж чавж юм уу, ой хэрийн төмөрт өртсөн босоод тэгтээ үгсэн моднуудыг авах боломжийг бүрдүүлэх. Нөгөө хэсэгт нь унаанг байдаг ч юм. Тэрийг ой менежментийн төлөвлөгөөгөр бол бид нар нарийн зохицуулалтад хийж өгснээр тухайн унаангуудыг авах, босоо мөртлөө үгсэн хадсан моднуудыг авах, нөгөө тусгай малтай газар нутаг байд юм уу? Эсвэл ойн гүнд байгаа хөшөрсөн модон дунд ой дотор тодорхой хэмжээний сэргэжүүлэлтийг хийх бүрэн боломжтой бол энэ ой хуулиар хийж өгч байгаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд эдийн засгч харилцаа явж байгаа.